Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна. За бид нар хөтөлбөрөөрөө танд одоо эрүүл мэндийн буланг бол тогтмол хүргэдэг. За өнөөдөр манай студид 3 дугаар эмнэлгийн эмч Эрдэнэ Бэлэг ирсэн байгаа өглөөний мэнд. Өглөөний мэнд та. За өглөөний мэнд төргий. Тэгэхээр Эрдэнэ Бэлэг эмчтэй бид нар зүрхний шигдээс буюу инфарктын талаар ярих гэж байгаа тийм. За зүрхний шигдээс Монголд ер нь тийм аюул занал болохоор өвчин одоо юу гэдэг дохиод угарахаар өвчин мөн үү? Тэгэлгүй яг эхлээд ямар нэг өвчнийг одоо аюултай талаас нь эхэлж харж иж хүн одоо тэрний талаар одоо эсрэг арга хэмжээ, урьдчилан сэргийлтийг авдаг. Тэгэхээр зүрх судасны өвчл нас оролт бол сүүлийн одоо олон жил дандаа нэг номерт эзэлж байгаа. Хавдрын өвчлөлөөс илүү явдаг. Бараг 35% нь нас оролтын 35% нь зүрх судасны шилтгаантай нас оролтдог. Энэ нас оролт дундаас зүрхний шигдээс нь бол бас бараг 50% хүртэлх хувийг эзэлдэг. Тэгэхээр нэлээд өндөр хувийг эзэлдэг юм. Одоо бид нар чи хуучин ярьдаг байсан шүү дээ. Гинт нас орцсон, зүрхэн зогсцсон, калабан хаагдцсан гэж ярьдаг. Тэрийг бид нар монголчууд бараг айгүй нэлээд буянтай гэж тайлбарлаад. Яг гинт нас оролт айгүй өндөр хувь те. Бараг 30-40% нь бараг эмнэлэгт хурж ирэхгүйгээр гэрээ нөхцөл юм уу, түргэний тэрэгэн дотор ч юм уу, эсвэл одоо бүр одоо сэхэний засагт энэ төр орж чадаагүй байхдаа нас ордог. Тэгэхээр нөгөө зовлон баг үзэж нөгөө өвдөлт баг мэдэрдэг болохоор л одоо гэдэг талаас нь хардаг буянтай гэдэг нэг жоохон тайвширч те. Гэхдээ яг энэ өвчин маань яг буянтай бол биш л те. Одоо сүүлийн үед бол бид нар хоол хүнс болон одоо энэ хотчлолтой холбоотой мөн тамхи, агаарын бохирдол бүгд л орж ийн. Үүний шилтгаанаар нэлээд залуучих хандлагатай болсон. Одоо бол нэг 40 настай хүн бол нэг манай тасгаар үйлчлүүлж байгаа хүмүүс бол нэг залуу хүндээ бараг тооцохдоо болчих гээд байна. Тэгэхээр энэ бол бас нөгөө эрүүл мэндийн боловсрал байхгүйтэй холбоотой яг эд хөдөлмөрлөж байгаа одоо насны залуучууд маань ер нь өвдөд байна л да. Тэгэхээр одоо 18 онд гэдэг юм уу 17 онд 18 онд хамгийн сүүлийн үеийн судалгаагаар манайд бүртгэгдсэн хамгийн залуу одоо өвчтөн гэх юм бол ямар өвчтөн? Яг 20 эд настай залуучууд ч бас байна. Гэхдээ яг цөөн л дөө. Яг ар гэрийн одоо асуумжтай буюу аав ээж ах トゥ нар нь тийм гинтийн насваралт өгдөг ийм хүн бол болох магадлал нь маш өндөр. Гэхдээ ер нь бидний ярьж байгаа нийтлэг ойлголтоор одоо зүгээр ээж аав нь шигдээс болж байгаагүй хүн буруу амьдралын хэв маягаасаа болоод болж байгаа дундаж нас бол ер нь 40-с 45 нас ер нь болчиход байгаа. Тэгээ одоо тэр буруу амьдралын хэв маяг гэдэг нь болохоор зэрэг нөгөө хөдөлгөөнгүй байдал хоол. Тий, одоо ерөөсөл тий халдварт бус өвчлөлийн эрсдэл хүчин зүйл гэж байгаа. Энэ бол нийтлэг ойлголт байдаг. Энэ дээр одоо хавдар одоо бусад зүрх судасны болон бусад өвчнөд хүргэдэг эрсдлүүд ер нь нийтлэг ойлголт байдаг. Үүнд нөгөө таргалалт, идэвхгүй амьдралын хэм маяг, тамхиталт, архины хэрэглээ, мөн өөх тосны хэрэглээ их, давсны хэрэглээ их гэдэг маань нийлээд нэлээд олон өвчнийг үүсгэж эхэлж байгаа. Халдварт өвчнийг бол бид нар мэднэ. Одоо БЦ вирусыг бол монголчууд нэлээд сайн яриад С вирусын эсрэг одоо улс даяараа кампанид ажил хийгээд эсрэг арга хэмжээ авлаа шүү дээ. Халдварт өвчин гэдэг бол жишээ нь нэг хүнээс нөгөө хүнийхээ цуснд хүрэхгүй одоо жишээ нь ханиад томооны үед аль болох нөгөө хүнийхээ одоо халдварлах замааг нь одоо хаачвал тэр хүн өөрийгөө хамгаалж чинь гэж ойлгоно. Тэгвэл халдварт ус өвчин гэдэг нь өөрөө тухайн өөрийнхөө мэдлэгээр одоо эрүүл мэндийн боловсрол буюу одоо бидний өнөөдрийн ард түмэндээ хүргэж байгаа энэ нэвтрүүлгүүдээр л одоо боловсрлоо олж аваад үүнийхээ дагуу арга хэмжээгээ авч ижил тэр хүн өөрийгөө сэргийлэх юм л байдаг л та. Тэгэхээр урьдчилан сэргийлэх зүрхний шигдээс урьдчилан сэргийлэх аргуудаас бас. За тэгэхээр зүрхний шигдээс гэдэг нь болохоор зүрхийг цусаар хангаж байгаа 2-оос 3 судас байдаг. 3 гол том судас түүний салаанууд байдаг. Энэ салаанууд нь одоо нөгөө эрсдэл өвчин зүйлийнхаа нөлөөгөөр нарийсах, ихэвчлэн нарийслаар үүсэд тэр нь бөглөрснөөр одоо цаана цусаар хангаж байгаа булчин маань өөрөө үхчихэж эхэлдэг. Одоо нэг гарыг ингээд нэг чивчэрчлэн ботсон юм шиг юм болно гэсэн. Тэгэхээр энийг мэдээч нөгөө гинт бөглөрөх асуудал байна. Гэхдээ ихэвчлэн нарийсаар агаал бөглөрдөг. Тэгэхээр нарийсчих үедээ тэр хүн яаж илэрдэг вэ гэхээр амьсгаадах шинж тэмдэг. Явахаар ихэвчлэн ачаалал авахаар буюу
Одоо 50 үед хүний зүрх нэг 60-аас 90 хооронд цогтөг бол бид нар мэдээж босоо явахаар нэг 100 гараал цохоод ирнэ шүү дээ. Тэгэхээр тэр хүн ерөөс ингээл амьсгаадаал бүгэлжихгүй бол цээжээр дарж байгаа юм шиг болол тэгэл нэг жоохон амархаар гайгүй болчиход идэг. Тэгэхээр ихэвчлэн манайхан юун дээр алддаг вэ гэхээр энийг уушгины өвчин юм уу эсвэл буруу өвчнөд Астмастам. Тий, харин тийм тэрлүүгээ гэж ойлгоод тэгээд залуу хүн болохоор за би тийм өвчнөд болоогүй байх гэж бодоод тэгж явж байгаад асуудал орчих. Тэгэхээр урчин сэргийлт бол шинж тэмдэг нэгэнд мэддэг байх хэрэгтэй. Тэгээ яг шигдээс болно гэхээр 20-оос дээш минут бүр маш их хүчтэй цээжэр ингэж багал зурж байгаа юм шиг юм уу, дарж байгаа юм шиг, халуун оргиж байгаа юм шиг. Тэгээ хөдөлгөөнд ит өвчин, дээр нь хүүтэн хөлс гараад одоо ихэвчлэн одоо бараг үхэж байгаа юм шиг тийм одоо мэдрэмж төрдөг. Тэгэхээр энэ бол шигдээс болж байгаа шинж. Одоо зүрхний хэмнэл алдагддаг штэ тий. Тийм хүмүүс одоо зүрхний хэмнэл алдагдаж явж байгаа зүрхний шигдээс болох тийм тохиолдол байдгүй. Бага. Яг нөгөө цусан хангамж дутагтаад ирэхээр зүрхний үйл ажиллагаа маань өөрөө алдагдаад эхэлнэ. Тэгэхээр нөгөө хим гэдэг маань яг л нөгөө ачаалтаа тааруулж ажиллах гэж үздэг. Тэгээд цусан хангамж дутагтаад ирэхээр химээ алдагдлаар бас илэрх тохиолдол байдаг. Хим алдагдал бол ихэвчлэн одоо хүн ингээд дотор нэг пил пал хийгээл явчихдээ шүү дээ. Эсвэл гинт ингээл зүрх цохилж байгаа юм гэдэг. Бид нар чинь нөгөө зүгээр ингээд тайван байж захта зүрхнийх цохилтыг мэдэрдэггүй. Тэгээ гинт ингээ хим алдагдахаар пал хийгээл гинт одоо надад ч гэсэн мэдрэгдэн. Тэр бол эрүүл хүнд мэддэгдэх. Тэр нь олон давтагдаад ирэх юм бол эмгэг гэж үзнэ. Тий. Толгоо эргэх юм уу эсвэл гинт энүүгээр нэг унж байгаа юм шиг мэдрэмж энэ төр төрүүл тэр хөвчлэн хим алдагдал. Одоо тэгвэл зүрхний хим алдагддаг хүмүүс одоо эмгэгтэй болцсон тийм хүмүүс тэрийг яаж зүгээр юу болох вэ? Тухайн одоо эмчд ихний ээлжинд бол эмчд үзүүлсэн дэр олон шалтгаантай. Зүрх гэдэг хэрэгт маань өнөөдөр зүгээр зүрхний шигдээс гэж байгаа болохоос маш олон төрлийн өвчин байдаг. Тэгэхээр зүрхний хим алдагдлыг яг одоо хоёр төгчөөр үүсэж чинь өөрөө шууд хим алдагтаад өвдөж чинь үү гэдгийг эхлээд одоо онцлно. Тэрний дараагаар эмээр эмчлэх үү, бүр мис ажиллабараач эмчлэх тохиолдол бас байдаг л да. Заримдаа бол хүмүүс хитрхи их нөгөө хөдөлгөөнтэй байх гад хөдөлгөөнгүй байж байгаа хөдөлгөөнтэй байх гэж их хичээг тэр нь буцаад өөрт нь их ачаал дарамт болоод тах шиг байна. Тий, яг надад ч бас ярихгүй болохгүй. Ягаад тэгэхээр одоо амбулаторийн нөхцөл ингээл манай залуу хүмүүс ихэвчлэн нөгөө тэр фитнес хийгээд асуудал орчод байгаа залуу хүмүүс байгаа байхгүй. Ихэвчлэн ингээд жин ихтэй тамхи татдаг ч юм уу. Тэгэхээр за ингээд амьдралын юм аяга өөрчлөлгээ хэлэнгүүт яг хаа үнэхээр санаа нь бол аяга зөв байгаа. Тий. Сэтэл нь бол зөв. Тий, сэтэл нь бол зөв. Гэхдээ тэрийг шат дараатай хийхийг ерөөсөө ойлгодгоо. Ерөөсөө л хөдөлгөөнтэй амьдрах гэхээр ерөөсөө гүйжичэл нэг зааланд яваад юм уу фитнест ороод булчингаа булартал юм уу хитрхи аваад идэг. Тий. Тэгэхээр мэдээж хүн одоо дасгал хөдөлгөөнтэй тамирчин хүртэл нэг хэсэг хугацааны дотор одоо хөдөлгөөн хийхгүй бол мэдээж хугацааны дараа хөдөлгөөн хийхэд амьсгаад нь шүү дээ мэдээж. Тэгэхээр тэр хүн эхлээд баг багаар эхлэх хэрэгтэй гэсэн. Ер нь бол эмч нарын өгж байгаа зөвлөгөө бол 30-аас дээш минут, хоногт 30-аас дээш минут, 7 хоногт 5-аас дээш удаа одоо хүн дэвтэр болон хүн зэргийн ачаал авах хэрэгтэй гэж байгаа. Дундаас хүн дэвтэр. Тэр нь одоо яадаг юм гэхээр одоо зүрх дилсэн, жоохон амьсгаа ихссэн, жоохон хөлс гарсан ийм ачааллыг л авах хэрэгтэй гэсэн. Өдөрт 30 минут. Тий. Тэгэхээр манай бас нэг буруу ойлголт нь нөгөө жоохон хөдөлгөөнтэй ажил хийдэг хүмүүс байдаг. Жоохон цэвэрлэгээ хийдэг ч гэдэг юм уу эсвэл жоохон юм зөөлдөг ч гэдэг юм. Тийм хүмүүс маань таргалцсан байдаг. Тэгэнгүүтээ би айгүй идэвхтэй амьдрэх хүртэл яагаад байгаа юм гэхээр яг ийм амьдралын юм аягт хүний бодисын солилцоо тасцсан байдаг байхгүй. Тэгэхээр тэр маань тий тэгэхээр тэр хүн ерөөсөө жин хасахгүй. Тэр идэвхтэй хөдөлгөөнийг хийгээд хоолоо идэхээр нөгөө бодисын солилцоо нь яг тэнцвэрт орцсон байдаг. Тэгэхээр тийм хүмүүс ч гэсэн ачааллаа ахиж жоохон нэмэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Тэгэхээр яг тийм ачааллаа аваад нөгөө ачааллаа 1 2 3 хоног авсны дараагаар магадгүй зүрхний цогцолт нарай бага, амьсгаа нарай багасаад ирвэл дараа нь ачааллаа нэмэх маягаар ингээ аажмаар ихсгэд сарын дараа ихэд тэр хүн бол сарын өмнө хэлжсэнсэн хамаагүй их ачаалал авдаг болсон байна л да. Энийг л ч гэсэн бас тэгдэг те. Яг нэг бэлтгэлээ хийгээд л байдаг. Тэгсээрнээс би энэ яг нэг хэмжээнд байгаад байдаг. За тэмцээн төгөөд ирэнгүүт бүр илүү хүнд бэлтгэл хийжээж шавхжээж тийм тэгдэг. Тэгэхээр нөгөө жин хасах юм уу идэвхтэй хөдөлгөөн гэдэг нь яг ийм арга замаар явахгүй бол бас яг тэр гинтийн ачаалал авч байгаад бас фитнес тийм үү заалан дотор бас хүндрэл өгөхөд ирсэн залуучууд бас их байдаг л да. Тэгэхээр бас ачааллыг бас гинт авах бас буруу. Тий. За өнөөдөр
Эрүүл мэндийнхаа булангаар бид нар зүрхний шигдээс өвчний талаар бага зэрэг ярьлаа. Мэдээж энийг хүн болго өөрийнхөө амьттай холбоотой энэ асуудлыг бол нухацтай хандаж энэ мэдээллийг ер нь бол аюулаас сэргийлнэ гэдэг нь мэдээлэл авах юм байна шүү дээ. Тэр энэ мэдээллийг өөрөө ирж хаах хэрэгтэй байх. Нөгөө талаар хэрвээ өөрт нь ийм магадгүй гэсэн хардталт бүхий шинж тэмдэг илрээд байвал хүн хамгийн эхлээд яах ёстой. Зүгээр одоо энэ Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд амьдрахч иргэн бэ. За тэгвэл эхний ээлжинд 17 дугаар хороонд амьдарж байгаа бол одоо ер нь өрхийн имлэг дээр бол одоо яг зүрхний цахилгаан бичлэг энэ төр бол бас бага л да. Яг нийтлэг биш. Тэгэхээр эхний ээлжинд өрхийн эмчтэй үзүүлж болно. Нэг бол дүүргийнхаа эмчтэр очоод дотрын эмч юм уу зүрх судасны эмч байгаа. Тэр эмч нартаа үзүүлээд зүрхний цахилгаан бичлэг хийлгээд эмчтэй ярилцсанараа эхний ээлжинд тэр хүнийг бид нар эрсдэлтэй үгийг нь ялгах боломжтой. Тэгэхээр айгүй энгийн цахилгаан бичлэг бол ерөөсөө нэг гарын юмнуудад ингэж нэг минутын дотор л хийчихнэ. Эмчтэй бол нэг 5 минут л ярилцсан. Тэгэхээр харахад тэр юмнууд чи машинууд чи нэлийн Гагарны үеийн харагдаад идэв шүү. Тэр зүгээр үү? Гэхдээ зүрхний бичлэг бол нэг тийм үнэтэй аппарат биш. Тэрийг заавал том эмнэлэгт байдаг юм бол биш. Тэрийг бол эхний ээлжинд гэж байхгүй. Зүрхний бичлэг бол маш их мэдээлэл өгдөг шинжилгээ байгаа. Тэр нөгөө нэг хуучныг нь голоод очиж үзүүл. Харин тийм бас тэгээд үнтэйг заавал нэг MRI CT гэдэг том онцлогоонд орчиж би өөрийгөө онцлно гэж бодож байгаа бол бас үгүй. Яг зүрхний шигдээс төр бол зүрхний цахилгаан бичлэг ерөөсөө асуумж 2 хамгийн ихний ээлжинд оншиг бол тодруулах боломжтой байдаг. За тэгээд цаг гарган ирж бидэнд хэрэгтэй мэдээлэл өгсөн Эрдэм Билэг хэмжтэй баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэд амжилт хүсье. За танай хамт олонд бас амжилт хүсье. Баярлалаа. Эх орны өглөө хөтөлбөр үргэлжилж байна.